Өдрийн мэнд төргий лавгаргийн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн хичээлийн сэдэв стресс ангилал мөн фрейм. Чухал сонирхолтой сэдэв байгаа. Анхаарлаа хандуулаарай. Амьдралд юу гэмдээ санснаар болдоггүй өдрүүд маш их байдаг. Бүтлгүүдэх үе бишгүй тохиолдоно. Төлөвлөсөн зүйлсүүд нуурна. Сансан зорьсондоо хүрэхгүй замаас нь буцсан саад бэрхшээл тулгарч гэдэг юм уу. Үргэлж биш ч гэсэн үе тохиолдолд үүнийг хүн бүхэн сэтгэл зүйн онцлогоос шалтгаалаад янз бүрийн арга замаар даван туулдаг. Янз бүрийн сэтгэл хөдлөл үзүүлдэг, янз бүрийн үйлдэл үзүүлдэг. Бүр эндээсээ маш их стресстэй, гутардаг, мохдог, өөрийгөө зүгтдэг, замаасаа шантардаг ийм байдалж гардаг. Үүнтэй холбоотой хичээл. Тэгэхээр ийм бүтлгүүтэл удаа дараалан амьдралд гарч ирэхэд түүнийг яаж хүлээж авах хэрэгтэй байдгийг, яаж даван туулвал арай зүгээр гэдэг юм бэ гэдгийг сэтгэл судлал талаас та бүхэнд тайлбарлаж өгье. Нэг жишээ авъя. Өнөөдөр таны хувьд маш чухал өдөр. Чухал ажлын ярилцлагатай ч гэдэг юм уу, бизнес уулзалттай эсвэл шалгалттай өдөр гэж бодъё л доо. Өчигдөр ороо маш их санаа зовнож унтсан. Өглөө эрт босох ёстой. Эрт очих ёстой. Тэгээд олон хүмүүсийн өмнө гараад ийм байдлаар илтгэх нь ингэж уулзсан ч гэдэг юм. Нэлээ их олон зүйлийг төлөвлөөд унтчихлаа. Харамсалтай нь өглөөс эрүүлэг дуурсангүй. Ягаад ч юм дуурсангүй. Тийм өдөр байдаг л та. Нэг харсан цаг нилээн төгчж хоцроод ирлээ. Хар хурдаараа босох гэсэн чинь өмсөх хуц маань чаанаага цайгаа чицээ авах юм бүү мэд. Их л замбраагүй амьдрал байж. Тэн дундаас ойр тааралцсныгаа угалж аваад гэрээс гараад гүйлээ. Гүүгээд явж идэл нүдний өмнө өрөөсөө автобус ирээд яг одоо хамар тастаад арилаад алга боллоо. Хойноос нь гүүгээ даллаад жолооцохсдог. За нэг юм такси бариад санжганаал уулзалт болох газар ирлээ л дээ. 10 хэдэн давхарч юм дээ тэр газар байдаг. Таны уулзалт болох газар. Лифт нэвтэрсэн байдаг. Шатаар хар ирч ирээгүй лээ. 10 давхарлоо, 10 хэдэн давхарлоо. Уулзалт болох өрөөндөө орлоо. Хамаг биеийн хөлс асгарцсан. Суг ерөөсөө нов нойтон цамцаа нэвтэлсэн. Олон хүмүүсийн өмнө гарлаа сандарсандаа ирж мураал 9 шит юм ярьчлаа. Өнөөдөр өөрөө болзоотой байсан юм. Бас болзооч бүр дүүрсэн түүнийг хойшлуулчлаа. Дараа болээ. Уучлаарай. Ингээд ийм гэртээ ирлээ, амархаа твцэн нойр хүрхээ ажиллаа. Өдөржин бос энэ бүтлгүүтлүүд 9 шидийн юм бодогдоод олигтойч амарч чадсаггүй. За нэг ийм өдөр байдаг л да хүний амьдрал те. Олон зүйл давхцдаг ч юм уу. Ядтахнаа тэгээд тахта яах вэ? Тэрэн хүртэл тэгээд тахта яах вэ гэсэн өдрүүд хаа нэг гарч ирнэ. Өнөөдрийн болсон үйл явдлын одоо эзэн гэвэл та гэж төсөөл. Ихэнх тохиолдолд бид нэр болсон үйл явдлуудыг сөргөөр хүлээж авдаг. Эргээр хүлээж авах. Тэгж ухаан зарах. Тийм бололцоо ерөөс байдаггүй л дээ. Яахаараа надад ийм тохиолдгийг. Яатсан гэсэн хорвоо вэ? Очиж энэ өдөр гэдэг юм уу? Дийлэн хүмүүс дандаа энэ талаас хүлээж авна. Одоо биднэрт сэтгэл судлалын фрейм гэдэг ойлголт хэрэгтэй болно. Фрейм гэдэг маань хүрээ жааз гэсэн утгатай л та яг махчилж орчуулах юм бол сэтгэл судлаачид үүнийг харах үнцэг гэж буулгаад байгаа монгол хэлнээ. Тэгэхээр харах үнцгийн арай өөр хэлбэрээс хэдүүлээ харах үнцгөө өөрчилж харна гэсэн үг л дээ. Надад тохиолдож байгаа өнөөдөр бүтлгүүцсэн энэ үйл явдлуудыг бүр эсрэг талаас нь харах гэж оролдоно гэсэн үг. Жишээ нь өглөө нэлээд унтчихлаа шүү дээ.
Ойр нойр дутуу яваадсэн ажилтаа шалгалтаа гэд сайхан унтаад авлаа. Нэгэнтэй л одоо унтцсан юм чинь. Гараал гүйлээ автобуснаас хоцорчлоо, хамраараа тастууллаа. Харин ч таксицэн тулдаа яг цагт очсон шүү. Гэж бодож болох юм. Тэгтэл лифт идэрсэн байна. 10 давхарлаа хар ирчэрэг үгээд гарлаа. Яг уу ойрд одоо биеийн тамирын дасгал хийсэнгүү. Сайхан хөлсөө гаргахад боллоо. Олон хүмүүсийн өмнө нэлээд сандраад хөлөрсөн орлоо. Харин ч хүмүүс намайг одоо амжих гэж одоо сэтгэлээсээ хияарч сандарч ирлээ гэж хүлээж авсан баха. Ийм сандарсан твцэн байдалтай хүнтэй болцсон бол оройны болцож бүтлгүүдч байсан юм билүү. Нойр хүрэхгүй байна гэдэг чинь нөгөө уншид дуусгаагүй ном унших сайхан боломж юм биш үү. Гих мэтчлэнгээр болж өнгөрсөн таагүй зүйлсийг эерүүлж харах бололцоо өгн биднэрт байдаг л д. Ингэж эерүүлэн харснараа бодит үр дүн огтхон ч өөрчлөгдөхгүй л дээ. Гэхдээ миний сэтгэл санаа арай л дэрвэлдэг. Сэтгэлээ засдаг, тайвширдаг. Би яасан бүтэлгүй юм бэ гэд бодоод байх юм бол улам хүнд болно шүү дээ. Түүний оронд харин ч сайн хэрэг болж дээ. Тэгсэн дээр байсан ч гэдэм үү. Иймэрхүү байдлаар сэтгэл санаагаа засах, эерүүлэх энэ арга хэлбэрийг фрейм гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр хүмүүс янз бүрийн таагүй зүйлс тохиолдохлоор зэрэг зүгээр болчихно уу, бодохгүй гайгүй болчихно, сайхан зүйл бод энэ гэдэг л дээ. Иймэрхүү зүйлсийг зөвлөд өгдөг. Ийм зөвлөгөө тийм ч их тус болдоггүй. Харин харах үнцгийг тэр чигт нь өөрчилжүүл илүү их үр дүнтэй байдаг гэсэн үг л дээ. Харах үнцэг харж байгаа талаа өөрчлөн гэдэг маань бүхий л зүйлийг эерүүлж харах нэр ерөөсөө биш байдаг. Энэ сэтгэл заслын аргыг дийлэнх тохиолдолд гэр бүлийн харилцаатай холбоотой сэтгэл зүйн бэрхшээлүүд гарах. Ажлын орчинд баг саг иймэрхүү бэрхшээлүүд гарах тохиолдолд хэрэгэлдэг, авдаг түгээмэл аргууд нэг л дээ. Тэгэхээр бүхий л зүйлийг заавал эерүүлж харах хүн бололцоогүй учраас ялимгүй жижиг сажиг сөрөг мэдрэмж сөрөг зүйлсүүдийг бид нэр харах үнцгөө өөрчилж харах гэдэг шаардлага байдаг. Зөв хардаг болохын тулд өөртөө амар талаас нь ойлгож хардаг болохын тулд хамгийн түрүүнд бид нэр сөрөг мэдрэмж сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлс хийж бултах гэж оролдох шаардлагагүй. Шууд хүлээн зөвшөөрч явах хэрэгтэй. Би автобуснаас хоцорчлоо, унаанаас хоцорчлоо гэдгээ хүлээн зөвшөөрнө. Энэ бол онцгой зүйл гэсэн үг байхгүй юу? Бид нэр онцгой зүйлсийг мэдрэхээр ийм таагүй мэдрэмжүүдийг мэдрэхээр өвдөлт мэдрээд байдаг болохоор аль болох мэдрэхгүй хичээгээд өөр мэдрэмжээр солих гэж хүлээн зөвшөөрөхгүй бултах гэж оролдоод байдаг. Сэтгэл судлаачид бол сөрөг мэдрэмжүүдээс битгий бултаа. Сөрөг мэдрэмж бол чиний нэг хэсэг, амьдралын чинь бас нэг ихэнх хэсэг. Тэгэхээр чи сөрөг мэдрэмжээс бултна гэдэг маань чиний нэг хэсэг учраас өөрөөсөө бултж байгаатай яг адилхан. Буюу ямар ч үр дүнгүй байдаг. Тэгэхээр надад төрж байгаа сөрөг мэдрэмжийг окей. Нэг юм сөрөг мэдрэмж би авчлаа. Тэ автобуснаас хоцрол онцгүй байна гэж хүлээн зөвшөөрсний дараачаас эхлээд тийм жижиг шажиг аар сархан зүйл биш. Нэлээд хүчтэй өвдөлтүүдийг бидрүүлээд байвал эерүүлэх гэж оролдоно гэсэн үг. За таксицэн дээр байсан юм. Таксицэн л онцтой. Ойлгомжтой болж байгаа сте тий. Тэгэхээр ганц хоёр жишээн дээр хэдүүлээ үзье л да. Өөрийгөө нэлээд чамладаг бай гэж бодъё. Би ястаа нөгөө залуучуудын хэлдгэр сууг юм чадахгүй юм ийм ч чадвар байхгүй, үүнийг эзэмшээгүй.
Хэрэггүй боли. Ингэж өөрийгөө чамалдаг, өөртөө сэтгэл дундуур байх үе хүмүүсийн амьдрал тохиолдно. Энэ үед яг ингээд харж буй өнцгөө өөрчлөхгүйгээр яваад байх юм бол маш хортой амжилтанд хүрэхгүй сэтгэл готролд орно. Өөрийгөө гадуурхан шовдруулдаг болно. Харах өнцгөө өөрчлөхийн тулд бид ганцхан үг хэрэгтэй. Ганцхан үг шүү, ганцхан үг. Би одоохондоо л чадахгүй. За. Би юусоо чадахгүй юм байна уу? Би суух юм байна. Нэгдүгээрт эсвэл би одоохондоо чадахгүй байна. Энэ хоёрыг хардаа үр дүн бол өөрчлөгдөв. Үр дүн. Тийм байгааз чадахгүй хэвээр байгаа. Гэхдээ харааны өнцөг өөрчлөгдсөн. Би суух юм байна гэж бодож ихэлмэгц суг хэвээрэл үлддэг гэсэн үг. Ямар тааруу юм бэ гэж бодож эхлэмэгц тааруу хэвээрэл амьдрал үргэлжилдэг. Одоохондоо би чадахгүй байна гэж бодхолоор одоохондоо чадахгүй байгаа үр дүн байгаа ч гэсэн миний урд тээглээд байгаа саад тэгийг ганцхан одоохондоо гэдэг үгээр бид нэр авчиж чадж байгаа. Сонирн байгаа зү. Хүн өөрийгөө тархийг ингэж кодолдог гэсэн үг л дээ. Өөрийнхөө урд саад дотор бий болгоод түүнийгээ давж харж чадахгүй ухраад яваад байдаг. Гэтэл энд ганцхан үг буюу фрейм хэрэгтэй байдаг. Дахиад нэг жишээ хэлж болох юм. Хорвоо яагаад надад ингэж хатуу хандаад байгаа юм болоо? Яатсан амьдрал хэр юм байдаг вэ? Гэж бодмогц хорвоо хатуурхаад л байна. Харин хорвоо дэлхийн надад юуг ухааруулах гэсэн юм болоо? Юуг зааж сургаад байгаа юм болоо? Гэж харж эхэлмэгц ямар нэгэн ухаарлыг юу сурах ёстойгоо олж мэддэг. Харах өнцөг гэдэг маань ийм чухал байдаг байна л да. Яагаад хүрээ жааз гэдэг ийм нэршилтэй юм гэхээр бидний гэрийн хананд өлгөөтэй одоо хосын зураг байдаг ч юм уу, ээж аав гэр бүлийн олон жил болсон эсвэл ямар нэгэн уул усны зураг байдаг гэж бодъё л дээ. Тэдгээр зургийн гадна талын хүрээ жааз нэлээд хуучирсан эмтэрсэн ч гэдэг юм өнгө алдсан байвал тэр жаазын авд шин жаазаар солиод буцаагаад ханандаа үлгэхээр хүнд шинэ мэдрэмж төрдөг. Бараг урлагийн бүтээн шиг харагдаж болох тохиолдол байна л дээ. Өөх ямар гоё харагдаа. Айл эднийг үлгөө тавьчихгүй яаваа, сольчихгүй яаваа. Харах өнцөг гэдэг нь ерөөс энэ. Харах гэж байгаа тэгтэл тэр жаазын дотор байгаа зураг хэвээр байгаа шүү дээ. Жаазын дотор байгаа. Тэгтээ хуучны шиг мэдрэмж өгөхгүй гэсэн үг. Айтайхан таатаа мэдрэмж өгч байна. Харах өнцөгийг өөрчлөх гэдэг маань ерөөсөө энэ л дээ. Маш товчхон доо. Гэхдээ бүх зүйлд бид нар баланстай хандах хэрэгтэй. Бүхий л зүйлийг ийрүүлэх бололцоо байдаггүй. Сэтгэл сэрт хийлгэм цочирдуулам үйл явдлууд хүний амьдралд тохиолдно. Энэ үйл явдлын дараа ийм үйл явдлыг үзчихэд тахт нь тайван байна. Сайн талаас нь харах өнцгөө өөрчил, гадуур алах, сэтгэл зүйч, сэтгэл гэж юм юу гэдгийг хүн өөрийгөө застдаг ч гэдэг юм ийм зөвлөгөө гаднаас орж ирдэг. Гүү штэ гоё юм бодож чадахгүй штэ хүн. Алхаж чадахгүй, сайн талаас нь харж чадахгүй штэ. Энэ зөвлөгөө энэ тохиолдолд эзнээ ондоггүй байхгүй. Цочирдом зүүд сэтгэл цочирдолд орлоо. Цочроосон үеэс эхлээд бидний өөрийгөө хамгаалах дотоод систем механизм идэвхтэй ажиллаж эхэлдэг. Өөрийгөө хамгаалах систем хэр хүчтэй хөгжснөөс шалтгаалаад богино хугацаанд тайвширдаг бол өөрийгөө хамгаалах систем хүнд гэмтэлтэй байх юм бол дахиж хэвэндээ орохгүй сэтгэл санаа амар амгалан байдалд орох ядчил тодорхой хэмжээнд тайвшрах хүртэл тодорхой хугацаа шаардна.
хүн бүр дээр харилцаа адилхан гэсэн үг л дээ. Тэгэхээр цочиртлоо сэтгэл санаа хүнд гэмтэл авлаа. Үүний дараа миний дотоод хамгаалах систем намайг эдгэж тайвшруулах хүртэл альваа зүйлсийг эрүүлэн харах бололцоо нэгээх нь ч байхгүй. Тэгэхээр харах үнцгийг өөрчлөн гэдэг маань сэтгэл санаа тайван болсны дараа л өөрчлөх бололцоотой. Өөрөөр хэлэх юм бол үйл явдал болоод өнгөрсний дараа өөрөө өөрийгөө тайтгаруулан сэтгэлээ засч байгаа арга хэлбэр гэж боддог. Хэрэгтэй үедээ гэвэл маш хэрэгтэй бид нарыг өдөр тутмын амьдралд ажил гэр бүлийн харилцаанд бол болж байгаа миний хүсээгүй үр дүнгээс авж байгаа тэр стрессүүдийг жоохон намжаадаг гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо би стресс ангиллын тухай ярих гад саяын төсөөдөг бас ярьж байна л та. Монголчууд бид нэр мал аж ахуйтай одоо эрхэлдэг ийм үндэстэн ард түмэн учраас сайн мэдж байгаа л да. Бид нэр хөргөгчөндөө одоо нэг хоны гулууз маахч байдаг юм уу, нэг үхрийн гуйч байдаг юм бүтнээр нь хийдэггүй шүү дээ. Жижиглээд англиад хоногийн хоол хийхээр нь жижигэл зүсээ дуудан тэгээ ч юм уу англиад бид нар талт хийдгэлт. Стрессийг яг ингэж маха жижиглэн ангилж нэг хоолныхоор болгодог шиг стресс гэд бүхэл бүтэн том нэг хөлдөө мах байна гэж бод. Тэрийн шиг жижиглж явах хэрэгтэй. Юу гэхээр зэрэг сүүлийн анзаарч байгаа стресс л гэдэг одоо дэндүү ерөнхий зүйл байхгүй юу? Стресс чинь дотроо стресстүүлээд байгаа хүчин зүйл стресс үүсгэд нөлөөлөд байгаа тэр хүчин зүйлсээс шалтгаалаад хит ангилалд хуваагдтал гэр бүлийн, хувийн, ажлын байрны, нийгмийн стресс гэхчлэнгээр. Гэтэл бид нэр ингэж ангилж чадахгүй нэг л том стресс байгаа. Өнөөдөр гэртээ гэр бүлийн хоёр ч юм уу, найз залуу, найз бүсгүй хоёр ч гэдэг юм уу, хосууд хоорондоо муудалцаад нэлээд стрессийн даврууд их ялгарчлаа л та. Маш их стресстэй. Тэгтэл энэ стрессийг үүсгэж байгаа хүчин нөхцөл орчин болвол би гэр бүлийн хүрээлэнээс авч байгаа стресс. Одоо гэр бүлийн стрессийг би аваад ажил дээрээ очиод ажлынхаа хүмүүст нэг урваасан шарваасан хар яар хийсэн юм харилцаа гаргаад байдаг байхгүй. Яаж байгаа? Стресс ангилахгүй байгаа ч гэр бүлдээ болсон гэр бүлээс авсан энэ стрессийг яагаад ажил дээрээ гаргаж явах шаардлагатай. За, ажлын байран дээр очтгүй маа гэхэд найз бүсгүйтэйгээ их нэртэйгээ муудлаа. Тэр стрессэнтэй гадаа гараад нэг тамхи татаад ч юм уу пив уугаа суулаа. Гудмаар нэг өнгөрөх зүгээр хажуугаар өнгөрж исэн нэг залуу хараад юу гараад байгаа юм чи? Стрессээ шилжүүл. Тэгэхээр нөгөө талаас нь тэгээ яадгийн гэж буудалцаад хүний амьд хүрсэн тохиолдод бас бишгүй байдаг. Яаж вэ? Гэр бүлийн стрессийг аваад түрүүний жишээлбэл ажлын байран дээр очиж ургааж исэн бол одоо гэр бүлийнхээ стрессийг аваад нийгэмд гаргаад цацчих чинь гэсэн үг. Үүний эсрэг нэг зүйл бас байна. Ажил дээр дарагдаа загнууллаа ч гэдэг юм ажил урагшгүй байлаа, юу ч юм боллоо. Ер нь л ажлын орчны стрессүүд дүүрэн байлаа гэж бодъё л тийм маш их стресстэй орчинд ажиллаж байлаа гэдэг. Тэр стрессцэн ууртаа бухимдалтай байгаа эсвэл ажил дээр даргынхаа өөдөөс хин нэгний өмнөөс илэрхийлж чадаагүй дотроо хураасан сэтгэл хөдлөлтүүдтэй мөн стресс болоод гэртээ орж ирээд наа хоолойч идэхгүй онцгүй байна ядраад байна гэж гэртээ тайлдаг хүмүүс бас байна л. Уг нь ийм шаардлага байхгүй. Ажил дээр болсон үйл явдал шүү дээ. Эсвэл нийгэмд болж байгаа янз бүрийн сүрэг зүйлсүүдийг нийгмийн амьдралд болж байгаа өөр таалагдахгүй байгаа үйл явдлуудаас стресс аваад гэртээ орж ирээд тэр стрессээ тайлхаж оролдоод. Одоо сонгуул болж байна. Манай нутгийн тийм мулгаач байсан юм. Тэр бүтэхгүй юм байсан. Энэ нэр дэвшнийг юу гэдгийг ч гэдэг юм уу.
нийгэмд болж байгаа эдгээр үйл явдлуудаас өөрийн мэдээлгүй стресс авчаад түүнийг орж ир гэртээ тайлаад байгаа. Тэгэхээр би бухимдж जैन, таагүй байна, тухгүй байна. Ямар нэгэн зүйл таалагдахгүй байна. Тэгээ миний уур хурж जैन, ядарч जैन. Энэ тохиолдолд хаана, хинээс, ямар хүчин зүйлээс болоод гэж ангилна гэсэн үг. Ихэвчлэн ажлын байр нийгмээс авсан стресс гэртээ очиж гараад гэрээс авсан стрессээ нийгэмд буцаж гаргаад байдаг л дээ. Ингэхгүйгээр болж байгаа газараа стрессүүдийг айлуулах тайлах. За болдгоо маа гэхэд ядаж гэртээ орж ирэхээс өмнө энэ стрессээс ангижирцэн орж ирэх. Ангижирцэн орж ирдгүү маа гэхэд гэртээ тайлахгүй байхыг хичээх. Нийгмийн амьдрал амаргүй штэ. Зогсоо зайгүй ажил нь хөдөлмөрлөн өдрийн хий сэтгэл зүйн гэмтэл аавна. Муухай сайхан хүмүүстэй тааралдан нацтай азгүй өдрүүд байна. Санснаар болдгоо зүйлсүүд байна. Тэгтэл миний гэр орон намайг эдгээр бүх зүйлсээс тусгаарлаад нэг 8 цаг 10 цагч гэсэн тухтай амьдраад эдгээр зүйлсүүдийг түр мартаад хүч тамир ороод амраад маргааш над асуудлаа шийдгэж байдаг байхгүй юу. Миний сүм дугуйн ч юм уу, миний хамгийн ариун газар байхгүй юу гэр орон маань. Гадны болсон муухай зүйлсүүдийг гэр орондоо авчираад яах юм бэ? Амарчгал да. Бие татаж авал да. Эндээс л би энэ орчиндоо би сөрөг цэник оруулж ирээл түүндээ стресстэй таахан болвол маргааш нөгөөдөр түүний дараах өдрийн амьдралууд үргэлжийн мөнгө сэтгэл зүйн асуудал, үргэлжийн мөнгө сөрөг зүйлсүүд дагаастаа салахгүй байдаг байхгүй юу? Гэр орон гэдэг чинь зүгээр л нэг хүүхдүүд байж байгаа, нэг эхнэр байж байгаа, тэр хоолоо иддэг, хэдэн талаас цугладаг газар биш шүү дээ. Энд чинь бид нэр идэгдэг газар байхгүй юу? Амар тайвныг мэдэрдэг, тайвширдаг. Хичнээн гой ганган газруудаар аялаад, хичнээн тансаг зүйлсүүдийг бидрээд, үнтэй зочид буудвал экстрем аялал, хүссэн бүрөөцсөн аялал гадаа дотоод явлаач гэсэн эцсийн гэртээ ирж хүн амардаг та нар мэдэн шүү дээ. Яагаад вэ? Миний тухтай бүс. Миний тайвширлын орон зай. Миний амар амгалан энэ байхгүй юу? Тэгэхээр энэ маргалдаад байдаг, гэр бүлийн асуудалтай байгаад байдаг, гэр орон нь одоо өөдлөн дэвждэггүй, ажил үйлсэнд бүтггүй байдаг хүмүүс стресс, уур хилэн, намаа бухимдуулж байгаа зүйлсүүдээ ялгаж ангилахгүйгээр бүгдийн чирээ гэртээ орж ирээд тэр уур хилэн бүх зүйлээ гэртээ гаргаад байдаг гэсэн үг. Нэг иймэрхүү зүйлсүүд байдаг л та. Тэгэхээр маш том стресс гэж ярих нь бол маш том, авраг том одоо нэг хөлдөө халимны мах байна гэж бодлоо л дээ. Эндээс бид нэр энэ намайг стресстэй нэг хэлэхэр зэрэг хэцүү болчиход байна л дээ. Яг аль нь энэ тэр чигээр стресстэй байдаг. Гэтэл ийм шалтгаанаас болоод энэ хүн энэ орчин надад ийм стресс өгсөн байх юм бол тэрүүхэн тэндээ түүнийг шийдэх гэж ангижрах гэж оролцож байгаа. Ийш тийш битгий чирэлт. За саяны хоёр зүйл хоорондоо яаж холбогдох ёстой вэ гэдэг. Тэгэхээр нэг сэжмэр холбогдож байгаа. Бүтлгүй зүйлсүүд хаяа дараалан ч юм уу тохиолдож байна. Азууч гэмээр юм уу иймэрхүү өдрүүд гарч ирлээ. Энэ үед бид нэр тайвширч аваад хүчин нөлөөлөд байгаа хүчин зүйлсийг нь ол тодорхойлоод юунаас болоод түүний дараа тайвширч аваад тайвширсны дараа шал өөр өнцгөөс харах гэж оролдох. Стресс тайвширлаа, стресс ангиллаа. Өөр нөгөө талын өнцгөөс харлаа. Стресс англил нэмхэн фрейм. Юу гэсэн үг вэ гэхээр сэтгэлийн амар амгалан. Ямар ч бүтлгүүтэл, ямар ч азгуудал бид нарыг
зовлонтой учруулдаггүй. Бид хэрхэн хаанаас аль талаас нь харахаас шалтгаалж бидэнд зовлон юм шаргал ирдэг. Ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөе, эргэцүүлээд, эргэлзээд сайн бодоод үзээрэй. Сэтгэлийн амар амгалан хэдүүлээ олоод айтайхан амьдарцгаая л да. Бид нар чинь 100-аас наслахгүй шүү дээ. Хамгийн урт насалж байгаа л нэг за манай Монгол ирчүүд 80 хүрдэг юмгүй л шүү дээ, тэ. Бүсгүүчүүд маань 80 хүрэх болов гэж бодож байна. Тэгтэл үүнийхээ зарим талд нь орцсон, талаасаа өнгөрцөн, талдаа орох гээд эсвэл нэг 4-2-2-ын туулцсан гэл 4-1-ийн туулцсан юм итгэхгүй ингээл явж байна л. Энэ хэсэгхэн хугацаагаа хэд аль болох стресс багтаа, аль болох өөр нүдээр хараад, аль болох амар амгалан амьдрах гэж өнгөрүүлэх гэж оролцгоё. Анхаарлаа хандуулсанд маш их баярлалаа. Дараагийн дугаараар хэрхэн уулзцгаая. Баяр таа.